Тамхинаас гаргах га. Тамхинд агуулгадах хамгийн хүчтэй хор болох никотин нь бие организмд шингэж дасал болсноор тамхинаас гарахад улам хэцүү болдог. Маш хүчтэй өдөөгч бодис учир мэдрэлийн системд муугар нөлөөлөн даралт ихсэх, зүрхний шигдээс хүргэн үхлийн аюулыг бий болгоно. Тиймээс бид та бүхэндээ никотины хорыг үгүй хийдэг никотин орлуулагч тамхинаас гаргах гааг санал болгоё. 2 мг хэмжээтэй 27 ширхгээс бүрдэх тамхины эсрэг үйлчлэлтэй никотин орлуулах га. Сэнгэнсэн гааны амттай тамхи татах хүслийг бууруулж тамхи татсан мэт мэдрэмжийг төрүүлнэ. Тамхинд орсон хүн тамхи татахгүй байхад таагүй байдал үүсдэг бол энэхүү гааг хэрэглэснээр тархинд хуурмаг сэтэл төрж аажимдаа тамхинаас бүрэн гарна. Нэг ширхэг гааг амандаа хийн 20-30 минут хүлхэн хэрэглэнэ. Хазаж идэж болохгүй. Хэрв та хоол эсвэл шингэн зүйл хэрэглэсэн бол 15 минутын дараа гааг хэрэглээрэй. Эхний 1-6-7 хоногт 2 цаг тутамд 1 ширхэг га. Дараагийн 7-9-7 хоногт 4 цаг тутамд 1 ширхэг га. Харин 10-12 дахь 7 хоногт 8 цаг тутамд 1 ширхэг гааг хүлхэн хэрэглэснээр барагцаалбал 3-4 сарын дараагаар та тамхинаас бүрэн татгалзсан байх болно. Ийхүү та тамхи хэмээх хороос татгалцсанаар таны нас 10-15 жилээр уртсана. Бэлгийн сулрал эрд үсэхгүй, хорт хавдраар өвдөх эрсдэл эрс буурна. Зүрхний шигдээсний эрсдэл 50%-аар буурна. Арьс өнгөлөг болж шүд шаарлахгүй, амнаас эвгүй үнэр үнэртэхгүй юм. Тамхинаас гаргах гааг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхгүй. Архаг хууч өвчтэй, зүрх муутай хүмүүс эмчээс асууж хэрэглэнэ үү? Суу бэлэгт Монгол хүмүүн та тахалт тамхинаас татгалзаарай. Тамхинаас гаргах га.